Эрхэм үзэгчдээ эргэх дөрвөн улирал нь ээлжилдэн солигддог Хөлөн Борь нутгийн өвлийн улирал хүйтэн цас ихтэй байдаг ч ортмын жилүүдээр Хөлөн Борь нутгийнх нь өвлийн улирлын аялал жуулчлалыг ихээр чухалчилж нэг төрчлэн өнөө жилийн хувьд олон төмөч мөс цасны удиралжич мөнгө өвлийн наадам гэх ширс үйл ажиллагааг араас нь эрхлэн явагдуулж байгаа юм а. Тэгвэл өнөөдөр Имэн голын иргэн дээр чухам ямар сайхан үйл ажиллагаа болж байгааг одоо бид хамтдаа харцгаая. Хайларын одоо соёл жуулчлалын товчоо болоод одоо жинхэнэ монголоор соёл жуулчлалын компани хамтарсан одоо нэг сайхан дөргөө үдшилэг болж байна. Тэгээд энэгээр дамжиж одоо улсын дотоод гадаадын хүмүүс Хөлөн Борьд одоо хайлаарт минь морилын саатаасай гэж одоо урьж байгаа. Өнөөдөр Имэн голын хөвөний үдшилгэн дээр хөрхөн алга нартай хойлоо тайсан дээр гарч олон хүмүүсийн өмнө одоо өөрийн хартад адуучин гэдэг дуу өргөн барьлаа. Хүмүүсийн цаашаалыг олон олжээ. Тэгээд өөрөө бас энэ гоё хөдөлгөөн дээр мартагаа хийж оролцож байгаад их баяртай байна. Төг орныгоо тэгээд бас өвгдийн зуулцлын гой сайхан үзмж, гой сайхан дуу хоолойгоо зугаасгах хийж байгаа хүмүүсүүдтэй бас зориулсан их баяртай байна. Энэ удааны үдшилгийг бас ахаа байгуулсандаа их сэтгэл ханамжтай байж байна. Тэгээд энэ олон улд энэ өвлийн хүйтэн 3-9 хүйтэн ч гэсэн дулаан санагдаад газаа явахгүй байна. Галын наадмаа тойроод үжиглээд бүгд гоё байна. Сэтгэл нь байсан. Бас тэрүүгээр дамжаад сэтгэлдээ их галтын болсон байхаа гэж бодож байна.